Гаро Георгиород яг л өнгөлөгдөөгүй мэд алмаз мэд харагдаж байлаа. Георгийн хүсэл гэвэл Гарог өөрийнхөө доор зүтгүүлж баатруудын эсрэг тулдуулах. Түүнийхээ хариуд Гарог оричоос ч илүү хүчтэй болгож өгнө гэж хэлдэг. Тийм хэмжээний потенциал ч Гарод байгаа билээ. Мангасуудын оричи аханда яг л Гаро шиг хүн байсан гэдэг. Түүнтэй ярьж буй эмэгтэй хүн бол Георгийн жихэн төрх. Тэд ийхүү танилцж одоо ийм байдалд хүрсэн аж. Харин Гарогийн хувьд Георгийн бууны нохой болохыг хүсээгүй учраас түүний тавьсан саналаас татгалзах нь тэр. Харин Георг түүнд татгалзах эрх байхгүй гэдгийг хэлдэг. Гарод зөвшөөрөхөөс өөр сонголт байхгүй гэдгийг мэдрүүлэхийн тулд Георг өөрийнхөө хүчрхэг чадварыг түүн дээр ашиглаж эхэлнэ. Энэхүү өөрийнх нь удирдах чадвар нь шид ашигладаг эгч дүүс буюу Пубикей болон Тацумикигаас ч хүчтэй гэдгийг хэлдэг. Гэтэл ягаад ч юм Гарогийн хөлн бага зэрэг хөдөлгөн тэр. Хурдан биш ч гэсэн энэхүү чадварт чинь дасаж байна. Түүний дасан зогсох чадвар үнэхээр гайхалтай юм. Түүний хүзүүнд гинц зөөлөх нь тимч амархан биш байх бололтой. Тэгвэл өвдөлт чамайг сургаад өгнө биз. Гэсэр Георг Гарогийн эргэн тойронд байсан чулуунуудыг хөргөж түүний бие бараг л бяцархаар хэмжээнд түүнийг базж эхлэв. Түүнийх нь хариуд Гаро чулуунуудыг нэг хүчтэй түлхэж өөрийнх нь бие рүү дахиж ирэхээс өмнө төрхөн хугацаанд бүгдийг цохиж чулуунуудыг зайлуулж чадна. Өрөвдөлтөйч мангас бол доо. Наад шиг суу тулаанч чам шиг амтны доор сургагдана гэж үү? Битгий инээ түргээд бай. Чиний өрөөлөө унаад ороод ирсэн нь харин ч аз болж. Мангасуудын холбооны ард байгаа гол тархийг нь устгахчихвал бусд нь өөртөө нураад унчихна. Чамайг яг одоо цааш нь харуулад өгье. Баатрууд баг энд ирсэн гэдгийг мэдэж байгаа үсттэй. Өөрийнхөө хүчийг энд дими хүрмээргүй байна. Тийм учраас Орочи сама гууж байна. Үүнийг зохицуулаад өгөөч. Юу? Инхүү Гаро Оричийн атганд орхон тэр. Оричи түүнийг байж авсан даруйда үжтэйгэр атгаж эхлэв. Бараг алуулахын даваан дээр Георг гарч ирэн түүнийг бидэнд хэрэгтэй гэснээр Гаро газар доош унахын тэр. Тэрээр унсан газаас шуудхан босох бөгөөд түүний энэхүү их дотоод хүчийг хаанаас гарч байгааг Георг гайхаж байлаа. Тэрээр дээшгээ Оричи руу харахад Оричи толгой дээрх эврэг хөлөгсөөр Гаро руу дайралтаа явуулахын тэр. Гаро амжилттай болтож чадах хэдий ч Оричийн тэрхүү эвэр нь маш уян хадан хурдан байх бөгөөд үүнээс болоод Гаро болтож чадахгүйгээр цээжиндээ зовлуулаад авдаг. Оричийн тэрхүү эврүүд нь түүний хүчтэй болгож байгаа зүйлсүүдийн нэг нь аж. Ингээд Гарог буулгаж авч чадлаа гэтэл Гаро дахин нэг удаа босоод ирхэн тэр. Түүний энэ байга байдал нь Оричийн ураг хүргэсэн байлаа. Энэ удаа тэрээр нэг биш бүх эврээрээ дайралтаа явуулахын тэр. Харин Гаро тэр даруйда техник ашиглаж тэрхүү дайралтуудыг нь няцаахаар аль чадхаараа хичээж байлаа. Харин энэ үеэр тэдний тулааныг бусад мангасууд ажиглан зогсож байлаа. Тэднийг ийхүү садарсан байх үед Гаро тэдний хажууд гарч ирэх бөгөөд тэдгээр мангасууд Гаротой ойрцсон учраас Оричийн дайралтууд тэдэн дээр ч бас ирхэн тэр. Гаро тэрхүү дайралтаас болтохоор гүөх бөгөөд тийм хүнд шаргатай байж гүөх тусмаа хурдалсаар Оричийн маш хурдан аюултай гэгч дайралтуудаас асуудалгүй болцсаар байлаа. Гэхдээ Гаро зүгээр зүгтаад байх нь түүнд ямар ч зүйл авчрахгүй гэдгийг мэдэж байлаа. Тийм учраас Гаро гүйж байх явцдаа нэг хүчтэйхэн өсөрч Оричи руу дайралт ихээр бэлдэнэ. Оричи нь анхандаа хүн байсан учраас түүний сул тал яг л бусад хүмүүстэй адилхан толгоонд нь байгаа гэж Гаро бодож байлаа. Инхүү Гаро ойрцоор толгоонд нь цохилтоо хийх гэж байтал генетик нь түүний урд түүнийг залхахаар аимшигтай авраг том ам гарч ирсэн байлаа. Арай чадан бултаж доош буутал Оричийн биед томог ихч өөрчлөлт гарсан байлаа. Тэрээр өмнө нь хүний адилаар хоёр хөл дээрээ байсан бол энэ удаад яг л динозавр метта биетэй болсон байдаг. Түүн дээр нэмэгдээд түүний гар хөлн тайлагдан маш олон тооны луунууд түүний өмнө гарч ирсэн байлаа. Гаро саяхан л нохойтой тулдаж байснаа одоо ийм аимшигтай зүйлтэй тулдаж байгаадаа ерөөсөж итгэсэнгүй. Төд удалгүй луунуудын амнаас хурц гихч гэрэл цаасаж эхлэв. Гаро хөдөлж амжаагүй байтал луунууд түүн рүү хэдэн талаас нь халуун галаар төргиж эхлэх нь тэр. Ингээд ч үхэхгүй өндөр хэмийн халуун галанд өөрийн биеийг хоёр гараар хаан зогсож буй Гарог харсан Георг улам түүнийг биширч байлаа. Оричи Гарог бүрэн дуусгахаар дайралтаа зогсоохгүйгээр галаа улам нэмсээр байлаа. Түүнийг бүрэн үхээгүй байх магадлал бий гэдгийг мэдэж байсан учраас Оричи өөрийн гарыг буцаагаад нийлүүлж байгаад Гарогийн байсан газар руу өөрийн авраг нударгаар хүчтэйгээр цохиж эвлэх нь тэр. Оричи Гарог онсон байх бөгөөд харин Гаро тэрхүү нударгыг амжилттай няцааж чадсан байдаг. Гисэн идэж Оричигийн цогцолт нь үнэхээр хүчтэй байх бөгөөд Гаро цаашаа няцааж чадалгүйгээр хүчтэй гихчин зөхиөлж арагч байгаа хологч нисдэг. Энэ бүгдийг харсан Георг Оричиг өөртөө харьцуулахад дэндүү хүчтэй гэдгийг хэлэх бөгөөд ямар ч ялах боломжгүй тулаанд өөрийг нь бууж өгөхийг хүсдэг. Битгий инээ түргээд бай. Би тэгж бууж өгдөг амтан биш. Над дээр адилхан дайралтууд хийгээд байна гэж байхгүй.
Би энэ тулааныг өөрчлөх болно. Зүгээр л хараа зогсож бай. Наа залууч үнэхээр хүчтэй юм. Гэхдээ түүнд байгаа ганцхан зүйл бол хүч чадал. Мангасуудын хаан болгоод түүнд нэг зүйл дутагдж байна. Түүнд бусдыг айдас хүйдэстэй автуулдаг зүйл байхгүй. Харин би чамд жинхэнэ айдас хүйдэс гэж юу болохыг мэдрүүлэх болно. Энэхүү Гара өөрийн техникийг ашигласаар өмнө нь хийж байгаагүй тулааны байрлалдаа орхон тэр. Гэтэл орич ч гэсэн Гарагийн хөдөлгөөнийг дуурайсаар түүний тулааны байрлалд ч гэсэн орхон тэр. Тоглож байгаа байлгүй дээ. Энэ залуу чи ганцхан өөрийгөө суут гэж бодоо юу? Орич чамайг ганцхан хараад л чиний хөдөлгөөн болон техникийг чинь дуурайж чадна. Одоо ингэж чиний ачаар орич илүү хүчрэх болж байна. Чиний хүссэнээр би чамд айдас хүйдэс гэж юу болохыг мэдрүүлэх болно. Чи миний техникийг ганцхан хараад л сурчсан гэсэн үү? Харин ч болсон байна. Миний техникийг ашиглаж байгаа чамтай тулалдахад илүү амар байх болно. Гэсэр Гар гүсээр оричи дээр дайралт болох хард хүн рүү үсрэх нь тэр. Үүнийг хийсэндээ чи харамсах болно. Гэтэл ганцхан оричиг илтгэв түүний бүх луунууд Гарагийн техникийг сурсан байх бөгөөд бүгд нэгэн зэрэг хэдэн талаас нь хүчтэй дайралт хийснээр Гараг хэсэг хугацаанд усч чадхааргүй. Ухааныг нь балардлан хүчтэй дайралт хийх нь тэр. Баатруудыг дийлэх таашаал. Хүчрхэг мангас болох туйлын хүсэл. Одоо болтол хүн чанараа ардаа орхиж чадахгүй л байна уу? Чиний энэ байгаа байдал чамайг хүчрхэг болж чадна гэдгийг илтгэж байгаа юм. Чиний тархийг угаахад нэлээд цаг орхон Гаро. Чам шиг хүмүүс мангасын холбоонд хэрэгтэй. Учир нь гэвэл баатруудын холбоонд ч гэсэн эс английн баатруудаас илүү хүчтэй нууц хүзэр байж мэднэ. Харин энэ үеэр эс английн 8 баатар тэдэнд тусламж үзүүлэх бусад английн баатрууд аль хэдийн хөдлөөд эхэлсэн байлаа. Харин нөгөө талд Женас өөрийн биеийг улам сайжруулсан байх бөгөөд энэ удаад яг л аллагын машин мэт болсон байлаа. Баатруудын холбоо тэднийг энэхүү ажиллагаанд оролцуулахаас татгалзаж байгаа гэдгийг мэдчихсэн болохоор өөрсдөө биеэ дагаад Гарогийн байгаа мангасын холбоо руу дайрахаар болдог. Тэдний Сайтамагийн гэрт очиход Сайтама гэртээ байхгүй байсан учраас харин Женас Сайтамаг ирэх хүртэл түүний гэрт үлдэж Сайтамад юу болоод байгаа талаар хэлхийн тулд тэдэндээ цуг явахгүйгээр ганцаараа үлддэг. Харин Сайтама ганцаараа явсаар мангасуудын байрлаж буй газарт ирсэн байлаа. Баатруудыг замдаа явж байхад нь хэсэг мангасууд тэдний урд гарч ирэх бөгөөд ганцхан тэдний урд биш тэднийг бүхэлдээ маш их хэмжээний мангасууд бүсэлсэн байдаг. Тэднийг ийхүү тулаанд бэлтгэхэд бас нэгэн зүйл гэвэл шид ашигладаг томоог игч өчрхэг мангас тэдний өмнө гарч ирсэн байлаа. Баатруудын холбоог бүх хүчээрээ дайрна гэдгийг сонссон байтал тэдний бүх хүч нь иймхэн гэж үл мэдэгдэх төвшин. Харин нөгөө талд мангасуудын холбоонд хамгийн хүчрхэг мангасууд тулалдахад бэлэн болсон байлаа.